За түрүүн ч нэлээ хэлсэн дээ. Гэхдээ энд ингэж байгаа. Даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан үйлдвэрчний хэвлээс 3 хүн гэж байгаа байхгүй. Тэгээ миний түрүүний хэлсэн үг гэсэн тэр л дээ. 6 жилийн хугацаагаар томилогдож байгаа шүү дээ. Одоо сонгогдож байгаа гэх юм. Томилогдож байгаа гэх юм. Тэгээ ийм удаан хугацаанд томилогдож ажиллаж байгаа хүмүүс яагаад энэ 6 жилийн хугацаанд та нар даатгуулагчийн эрх ашиг хамгаалахгүй байгаа? Хэрвээ хамгаалж ирсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Та нар юу хийдий? Юу хийх гэж очтیں۔ Энд. Би түрүүн энэ байнгын ороо эхлэхээс өмнө Эрдэнэт гишүүнээс асуусан. Хуулийн хариулт хэлсэн л дээ. Зөв л дөө. Би бол танай байгууллагыг эсэргүүцээгүй. Хуулийн заас уучраас явах хэрэгтэй. Гэхдээ Булгантуй гишүүний санал нэг байгаа. Бид нар өнөөдөр энд ингээд томилгоо яриад байдаг 6 жилээр Улсын хурлын гишүүдийн бүр ерхий хугацаа 4 жил шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгчийн хугацаа 6 жил байгаа. 6 жил гэдэг бол бас нэг талдаа урт хугацаа байхгүй. Яагаад 6 жилээр оруулж өгч юм гэхээр үр дүнтэй байгаасай, тасралтгүй үйл ажиллагаа яваасай гэсэндээ л байхгүй. Би бол тэгж ойлгож байгаа. Тэгээ та нарыг даатгуулагчийг төлөөлөө даатгуулагчийн олонхын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалаач гэдэг үйлдвэрчний хэвлээс 3 хүн оруулаад байдаг. 4 журам юм хууль руу чихээ суугаад аймааргүй байгаа байхгүй. Гэхдээ тэгээд асуудалтай байсан бол асуудлыг оруулж ирээд л байнгын орон дээр асуудал хилцүүлээл улсын хурлаар оруулаад хуулийг өөрчилж болно шүү дээ. Алдаатай байгаа бол засах ёстой шүү дээ. Тийм үстэй. Тэгээ Монгол улсын хөгжихгүй байгаа үндсэн суурь шалтгаануудын нэг нь ч гэсэн ер нь бол энэ. Бид нар нэг л их томилгоо ярьдаг. Орж ирээд нэг л их албан ёсны хариулт өгдөг. Нөгөө хүмүүс нь 6 жил дархлагдсан. Даатгуулагчийн нь маш олон асуудлууд хохироод байхад нэг талдаа хамгаалсан эрх ашигын төлөө зогссон үйлдэл гардггүй. Магадгүй гарч байгаа нь агцтай явдггүй. Эсвэл бид нар цөөддөг гэдэг юм ярьдаг. Эсвэл хууль дүрм журам руу чихдэг. Ийм байдал дээр л байгаа байхгүй. Харамсалтай байна. Би бол энийг харамсалтай байна гэж хэлнэ. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд тэр хүмүүс ажиллаад өнөөдөр дараагийн хүмүүс нь орж ирэх гэж байгаа шүү. Та өнөөдөр өөрөө бас ажиллаж байгаа юм. Яагаад нийгмийн даатгалын сан дээр ийм асуудлууд үүсээд байна? Яагаад энэ нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд ахис гарахгүй байгаа? Өнөөдөр хуулийн нийгмийн даатгалын багцуулалттай холбоотой асуудлууд яригдчихээн л. За буян жаргал дараг хариулна. Нэгдүгээр микрофон. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр хуулинд бол даатгуулагчийг төлөөлсөн одоо олонхын эрх ашигыг хамгаалсан үйлдвэрчний хэвлээс 3 хүн гэсэн байна. Тэгэхээр бид зөвхөн үйлдвэрчний хэвлэлээр бол хязгаарлагддаг юм аа. Бидний одоо үйлдвэрчний хэвлэлийн дүрм гишүүдтэй болоод нийгэмд үйлчлэх асуудал байгаа. Тэгэхээр 1.5 сая одоо сайн дурын болоод албан жирмийн даатгуулагчтай нэмээд үзэх юм бол 1.5 сая орчим одоо даатгуулагчд байгаа. Тэгэхээр энэ даатгуулагчдын асуудлыг бид хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хороо, хөдөлмөр нийгмийн зөвшлийн одоо улсын хэлцээрд тусгаж бас олон асуудлуудыг шийддэг байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын одоо Батэрдэн гишүүнтэй би санал нэг байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр нийгмийн даатгалын шинэ хууль одоо гарсантай холбогдуулаад маш их одоо няхуур алдаагүй шийдвэр гаргах боломж бас бүрдсэн гэдгийг бол одоо их хурлын гишүүдэд бас хэлэх нь зүйтэй авах гэж бодож байгаа. Хуульд өөрчлөлт орсон, мэргэжлийн хороотой болсон, хяналтын зөвлөлттэй болсон. Энэ хүмүүсийн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт одоо саналыг үнэлжээд нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бол шийдвэрээ гаргадаг болсон. Тэгэхээр өмнө гаргаж ирсэн алдаатай улс төрсөн за одоо олон шалтгаануудыг одоо түрүү Ариунзэ гишүүн хэлсэн. Тэгэхээр ийм шийдвэр гаргуулахгүй байхын төлөө нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шинэ бүрэлдэхүүнээрээ бид
одоо маш эрч хүчтэй ажиллаж эхэлж байгаа. Бид одоо улсын их хурлын байнгын хорон дээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлт тайлангаа хамгаалахад манай одоо нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга болоод гишүүд бол тодорхой одоо мэдээлэл асуудлаа бол бид ярих болно гэдгийг хэлье. Тэгээд манай нэр дэвшигчийг та бүхэн хуулийн хүрээнд нэр дэвшүүлсэн юугаар хэвлэл мэдээлэл одоо олон нийтийн хэрэгслэр одоо нээлттэй сонгон шалруулалтаар бид оруулаад ирсэн нэр дэвшигч Батцоргийг та бүхнийг дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа. За тодруулах уу? За Батэрдэн гишүү тодруулах. Санал нэг байгаа баяртай байна. Тэгэхдээ би ойлгосонгүй. Үйлдвэрчний хэвлэлээ төлөөлж яриад байгаа мó. Үндэсний зөвлөлд орж байгаа гишүүнийгээ хамгаалж яриад байгаа юм. Эсвэл 1.5 сая даатгал төлж байгаа иргэний асуудлыг яриад байгаа юм. Би тэнийг үж магадгүй л дээ. Гэхдээ энэ үндэсний зөвлөл чинь эрх үүрэгтэй шүү дээ. Хариуцлагатай эрх үүрэгтэй. Бид нар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн журам дүрм бүгдийг баталж өгсөн сая. Тэгээд даатгуулагчийн олонхын эрх хууль ёсны ашиг сонирхлыг л хамгаалах энэ ажлыг л хийх ёстой шүү дээ. Тэгээд үйлдвэрчний эвлэлийн дүрм журам энэ ямар хамаатай. Үйлдвэрчний эвлэлийн дүрм журамд хамаарсан байдлаар үндэсний зөвлөлийн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хамааралтайгаар явагддаг юм уу? За буян жаргал дараа хариулна. Нэгдүгээр микрофон. Би бас буруу ойлголцсон болоо да. Тэгэхээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийгээ бид сонгон шалгаруулах асуудал бол үйлдвэрчний эвлэлийн дүрм журмын хүрээндээ бид даатгуулагчийн олонхыг одоо төлөөлсөн үйлдвэрчний эвлэлээс гэсэн учраас үйлдвэрчний эвлэлийн дүрм журмын хүрээнд бид ийм асуудлаа хийсэн гэдгийг хэлж байгаа. Нийт даатгуулагчдын хувьд бол манай Монголын үйлдвэрчний холбооноос нэр дэвссэн одоо нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд бид ингэж ажилланаа л гэсэн ийм л агуулгаар хэлсэн юм аа. За. 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 Буян жаргал тараг тодруулаад хариултаа өгчих юм. Яг ойлгомжтой. Нийт 1.1 сайн дурын болоод албан журмын даатгал төлөгч 1.5 сая орчим иргэдийн эрх ашгийг хамгаалнаа л гэж. Баярлалаа. За Эрдэнэт гишүүн асуултаа асууж саналаа.